Аав яг ингээд нөгөө ажлаас орж ирэхдээ амар хөөрхөн байдаг. Самцхан өрхөмдөд үзэгчтэй залуусын сахим телевизийн гифт бол маань их хөглж байна. За яг одоо бид бүхэн аймгийн тамган газрын зүүн талд байрладаг рестораны үүдэнд хүрэлцэн ирсэн байна. За энд яах гэж ирсэн бэ гэхээр за аав ган тулга за ээж алтан шаганараас нь охин үжингоод төрсөн өдрийн мэнд дэвшүүлээд энэ хөө бэлхийг илгээсэн байгаа. Тэгээ бүгдээр хамтдаа дутгшоорч мэндчлэгийг нь уламжлалцгаая. За үжингоод хөрхөн мэндчлэгээ ирсэн. Сайн уу үжингоо? За энэ бэлхийг нь өгч. За баярлалаа. За ханаас ирсэн гэж бодчих. Мэдхгүй байна. Мэндчлэгийг нь уламжилж өгье. За чинийхээ ирсэн өдөр аав ээж нь ингэртэй нар твэрсэн. Чамтайгаа уулзсан тэр өдөр бидний нулимс ойрхон болсон. Цаанаалныг ялдам уяхан харцтай тулгарч цацрах гэрэл мэд хайраар бие биенээ дүүргэсэн. Чинийхээ ирсэн өдөр аав ээжийнх нь тавилан дүүрсэн. Чамтайгаа уулзсан энэ өдөр бидний жаргалын хаалга нэгцсэн юм шүү. Хайртай шүү өрмөнгээд аав ээжээс нь энэхүү бэлхийг илгээсэн байна. За баярлалаа. Сэтгэлээсээ болцохгүй юу? Яг ингэж орж ирнэ гэж юу бодсон уу? Ер нь тэгтээ бодож ийсэн. Тэгтээ нэг бүр шүлэн үлгтэй гэж шүлэгтэй гэж яддаг. Чиний төсөөл яг ямархан байсан бэ? Яг миний төсөөл болохоор тэгтээ энэс арай өөр байсан. Манай аав бол маш сайн хүн. Бүх хүмүүсийн дуртай зургийг нь авч өгдөг. Одоо ингээд хүмүүс нь штэ ингээд зураг авахлаа штэ. Тэгэхээр ингээд яг сэтгэлд нь хавсан зураг авч өгдөг. Ингээд бүр амар маш их баярлалдаг. Аав яг ингээд нөгөө ажлаас орж ирэхдээ амар хөөрхөн байдаг. Тэгээд ажлаас орж иж байгаа л хөөрхөн байдаг уу? За тэгэхээр хоёлаас ээжийнхээ талаар яриа те. Ээжийнхээ одоо яг ямар зүйлээр нь гаргадаг вэ? Би ээжийнхээ болохоор нөгөө ингээд хайр тат намайг л ингээд амар ихсэлдэг. Тэгээд намайг юу ээж маань ингээд амар ихсэлдэг болохоор тэрэнд нь амар бахархдаг. Тэгээд манай ээж маань ажлаа ингээд гүйцэд хийдэг. Тийм туустай тэгээд ерөнхийдөө тийм туустай манай ээж. Тэгээд ажиллаа заавал хийж тусахдаг. Хөөрхөндөө нодчих шиг байна тий. Хөөрхөндүүдээ бас мэдчлэгээ дэвшүүлээж тэгээд. За. Дүүтэй хайртай шүү. Тэгээд анадад дүүв нь болж ирсэнд баярлалаа гэж хэллээ. Найзууд нь бас хөөрхөн ингээд хараад сууж ин тийм ээ. Тэгэхээр найзууд таас хөөрхөн мэдчлээ дэвшүүлээ. Миний төрсөн өдөрт ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Цааш эрүүл энхийг хүсэн өрөөё. За тэгэхээр бас гэр бүлтэй бас хоёулаа тэгвэл бас эрүүл хэлж тийм ээ. Гэр бүл минь аж аргалтай байж эрүүл энх амьдраарай л гэж хэлээ. Хөөрхөн охин чи юу хүсэмэ? Хүсэн жаргалтай хөтлөгдөё. Хайр сэтгэл чамд